Бид бурхантай алхаж байхад бидэнд тохиолдох зүйлийг Исая 49-ийн 8-аас 10 дээр хэлсэн энэ номлолд би дуртай. Эзэн ингэж айлдаж байна. Тааламжтай цагт би чамд хариулж, авралын өдөр би чамд тусалсан. Би чамайг сахин хамгаалах бөгөөд газрыг дахин сэргээж. Одоо байгаа газар нутаг сүйтгэгдсэн. Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд буудагнаас болж ёс зүг болсон. Чамайг ард түмний гэрээний төлөө өгч. Тэгээд цааш нь 9-р эшлэлээр хоригдогсдод гарч ирэх дүнгиж харанхуйд сүнсээр оршигч хүмүүст эд гарахтун гэж хэлхийн тулд юм гэрэл гарахтун. Тэрээр би чиний амьдралыг өөрчилж бусд хүмүүст хэрэгцээтэй болгох болно гэж хэлж байна. Би өнөөдөр энд юу хийж байгаа юм бол тэгвэл би танд хэлье. Та хүлээсэнд байха байсан харанхуугаас гэрэлд гар. Бурхан танд илүү сайн амьдрал бэлдсэн байгаа юм.